Сайн бацхан уу? Улсолд байна. Юу академи шатрын хичээл тавтаа морилно. Энэ хичээл дээр хэдүүлээ 3 алтан дүрм үздэцгээе. За, анхлан сурагчд эсвэл хүүхдүүдийн хувьд ямар нэгэн шатрын тоглолт эхлүүлэхэд бас хаяада хүндрэлтэй байдаг, хэцүү байдаг, амаргүй байдаг. Ямар нэгэн тусламжгүйгээр тэд хүүхдийн алдаа гаргасаар байдаг. Жишээлбэл одоо аль нэг хөлгийн аль нэг ирмэгээр тоглох ерөөсө гол мол руу төмөв рүү орохгүйгээр эсвэл нэг дүрсээрээ ингээл байн тоглоод байдаг жишээний. За энэ бол хүүхдүүд одоо ханхлан сурагч эсвэл хүүхдийн гаргадаг алдаа байгаа. За энэ бүх одоо хүүхдийн алдаа гэх мэт энэ алдаануудаас урьдчилан сэргийлэх үүднээс би та бүдд энэ 3 алтан дүрм танилцуулъя. За энэ төвшний эхний хичээлдэр бид өөрсдийн дүрсээ хэрхэн идэвхтэй байршил дээр байрлуулахыг сурсан. Шатарт гол тулаан хөлгийн төвд тохиолддог өрнөдөг учир аль болох өөрсдийн дүрсээ төвийг эзлэхийг хичээх хэрэгтэй гэж сурсан тэр хичээл дээр. За алтан дүрм 1 өөрсдийн хүүг аль болох хөлгийн төвд байршуулах. Хөлгийн төвчин эдгээр дүрм буудалчтай тийм ээ. За хамгийн алдартай гарааны нүүдэл бол E4. Ингэж нүүснээр хэд хэдэн давуу талтай. Жишээлбэл D5, F5 гэсэн энэ хоёр буудлыг одоо удирдах байгаа. E шугамдах хүү. За өөрөөр хэлбэл энэ цагаан хүү ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүйгээр хар талаас чөлөөтэй ингэж нүүж болохгүй болох нь шүү дээ, тий? Ямар нэгэн дүрсээ за яг хоо энэ бэрсийн урдах хүүг мэдээж нүүлгэж болно. Идлээ, эргүүлж идлээ. Гэхдээ энэ F5 дээрх F шугамдах энэ хүүг бол F5 руу одоо нүүлгэж болохгүй болох нь шүү дээ. Яг гэвэл сул идүүлчихнэ. За ингэж одоо хоёр буудал ингэж удирдах байгаа, захирж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо энэ E шугамдах цагаан хүүгийн хяналтанд одоо орчиж байгаа байхгүй энэ айлын хоёр. Одоо энэ айлын хагастайгаа энэ хоёр буудал. За нэгдүгээрт хоёрдугаарт F1 дээрх тэмээ болон бэрс одоо нүүх боломжтой болчихж байгаа. Нүүх гарцтай болчихж байгаа. Тийм байгааз. За энэ хоёр нийлээд айлын хагаст 3 буудал захирж байгаа шүү дээ, тийм. F1 дээрх тэмээ айлын хагаст. За F1 дээрх тэмээ чи ингэж нүүх боломжтой шүү дээ. Одоохондоо. За тэгэхэд айлын хагаст B5, A6 гэх энэ хоёр буудлыг ерөнхийдөө бол мэдлэлтэй авж байна гэсэн үг. Бэрс болохоор H5 дээрх буудлыг мэдлэлтэй авч байна гэсэн үг тий. За тэгээд гуруулаа нийлээд хамжаад айлын энэ 5 буудлыг ерөнхийдөө бол мэдлэлтэй авсан байна гэсэн үг шүү тий. Удирдах байна. За энэ бол 2 дугаарт. 3 дугаарт E4 гэж нүүснээр цагаан тал өөртөө 30 нүүдлийн боломж гаргаж өгч байгаа байхгүй юу? 30 өөр нүүдэл хийх боломжтой болж байгаа. За харъя. За E дээрх хүү нүүцсэн юм чинь одоо нэгээр л нөх боломжтой болно тий. За нэгээр нь тоолъё. За энэ нэг нүүж болно тийм ээ. За энэ бусад 7 хүүнүүд тус 2 нүүх боломжтой тийм ээ. Нэг бол нэг буудал нүүн эсвэл 2 буудал нүүн. За тэгээ энэ 7-ог өрчих нь 2 14. За тэгээд энэ хүүний нэг нүүдэлтэй нийлээд 15. 15 гэдгийг санаарай. За одоо энэ тэмээ хэдэн нүүдэл нүүх боломжтой байна? Хэдэн буудал? Хэдэн өөр нүүдэл хийх боломжтой байна, тийм ээ? За ингэж нүүж болно. Эсвэл D3, эсвэл C4, эсвэл B5, эсвэл A6 гэдэг 5 өөр нүүдэл хийж болохоор байна, тийм. За түрүүний 15 дээр нэмээд 5-ыг нэмээд 20 болно. За 20 санаж байгаарай. За бэрс энэ ташуу шугамын дагуу хэдэн өөр нүүдэл хийх боломжтой. 1 2 3 4. За түрүүний 20 дээр нэмэх нь 4, 24. За тэгээ болоогүй. Энэ манай морд бас шүү дээ. Морд бас давж нүүх чадвартай шүү дээ, тийм ээ. За B дээрх морь энэ хоёр буудлаар нүүж болно, тийм ээ. За 24 байсан. Одоо 25, 26. За тэгээ нөгөө морио мэдээж мартахгүй. G дээрх морь энэ 3 буудлуудаар очих боломжтой, тийм ээ. За 26 болтон байсан, тийм ээ.
28, 29 гээд энэ H3 буудал. За би 30 гэж хэлсэн те. Үлдсэн нь одоо хаана вэ? Үлдсэнийг бууд нүүдэлнэ. Яг тийм. Яг зөв те. Ноён биш шүү дээ. Ноён урагшаа ганц нөх боломжтой. Өөр ямар ч нөх боломжгүй. За ингээд ганц одоо энэ энгийн нүүдэл ингэж нүүснээр цагаан өөртөө 30 боломж 30 гарц гаргаж өгч байгаа байхгүй юу? Айгүй олон боломж гаргаж өгч байгаа зү. Тэрнээс гадна айлын талд ийм 5 аль хэдийн нэг нүгэл 5 буудлыг ингээд захирж байна. Айлын хагаст. Айлын хагас гэдэг нь би энэ 5 6 7 8 дугаар игнэг хэлээд байгаа шүү. Ихэд бол өөрийн хагас, айлын хагас гэж байгаа ш тийм ээ. Ер нь хэдүүлээ гарааны байрлалаас цагаан тал хэдэн нүүдэл хийх боломжтой вэ гэдгийг тоолъё. Түрүүн E4 гэж нүүсний дараа цагаан тал 30 боломжтой болсон шүү дээ, тий? 30 сонголттой. За тэгвэл тоглоом эхлээгүй байхад цагаан гэж мэдээж нүүн хэдэн сонголттой вэ гэдгийг газ нэг тоолоод үзье. За бүх хүнүүд 2 одоо боломжтой шүү дээ, тий? За тэгээд 8 хүү байгаа юм чин 16 хүний нүүдэл боломжтой. Тийм ээ? Боломжтой нь. Тэгээд өөр ямар нүүдэл боломжтой вэ? Морд, тийм ээ? Морд зөвхөн гарааны байрлалаас 2 тус 2 нүүдэл нөх боломжтой, тийм ээ? За тэгээд 4 болж гин түрүүний 16 дээр нэмээд 20. За тэгэхээр гараанаас цагаан 20 нүүдлийн боломжтой байна, тийм ээ? 20 өөр нүүдэл хийх боломжтой. За E4 ус арай өөр нүүдлүүд хэдүүлээ харцгаая. Өөр арай сул нүүдлүүд. Ахлан сурагчид эсвэл одоо хүүхдүүд ихэнх голцоо гаргадаг тийм төрлийн сул нүүдлүүд харъя. За жишээлбэл A3. За ингэснээр хэдэн одоо боломж байна цагаан талд. За түрүүн чинь 30 нүүдэл байсан шүү дээ. 30 боломж байсан. Одоо харин A3 гэснээр хэдэн боломж байна? Хэдүүл тоолцгоё. За мэдээж энэ 7 хүн 14 байгаа тий. За 14 дээр нэмэх нь 1 15 болно. За даанч энэ B дээрх морь энэ A3 нөх боломжгүй болж байгаа шүү дээ тийм ээ. Зөвхөн ийшээ нөх боломжтой. За 15 байсан 16 мэдээж энэ морины 2 нүүдэл 17 18. За тэгээд өөр ямар нүүдэл байна? Энэ тэрэг биш шүү дээ. Тэрэг урагшаа нэг нөх боломжтой тийм. 18 дээр нэмэх нь 19. За бүр багасчлаа шүү дээ тий. Гарааны байрлалаас 20 нүүдлийн боломжтой байсан шүү дээ тийм ээ. Ямар ч дүрс хөдлөөгүй байхад тэгээд ийм муу нүүдэл хийснээр бүр тэр тоогоо улам бүр багасгачлаа ш, нэгээр багасгачлаа ш тий. За энэ бол одоо маш муу гарааны нүүдэл байх нь шүү дээ тийм ээ. Аль болох олон сонголттой олон нүүдлийн боломж өөртөө гаргаж өгөх хэрэгтэй байгаа. Шууд гараанаас. За энэ бол бүр дордоо явчлаа тийм ээ. 20 байтугай 19 болчлоо. Түрүүн E4-лүүг нүүснээр 30 боломж гаргаж өгсөн шүү тийм ээ. Өөртөө маш хүчтэй нүүдэл энэ бол. За E3 эсвэл H3 эсвэл F3 эдгээр нүүдлүүд бол маш муу нүүд гэх юм цаашаа маш сул нүүдлүүд шүү. Олегтой хүчтэй нүүдэл биш. Жишээлбэл энэ F3 гэдэг нүүчвэл ямар болох нь харъя. За F3-ыг нэвчлээ те. За нэг нүүдэл байгаа. Тэгээд бусад 7 хүний 2 тус нүүдлүүд байгаа. За 15 нийлээд 15 тийм ээ. За тэгээд морь ингэж нүүж болно. 16 нөгөө морийн 2 нүүдэл 17 18. За тэгээд ноён ийшээ орох боломжтой тий 19. За бас л дээрцсэнгөө. Тэгэхээр энэ A3 эсвэл заачлаараа A3, F3 эсвэл H3 ерөнхийдөө бол тийм сайн нүүдэл анхандаа биш байна. Та бүхэн одоо энэ анхлан сурж байгаа хүмүүс тэгээд ойлгочиход зүгээр. Дараа нь бас ямар нэг юм өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ аль болох юм сул нүүдлүүдээр эхлэхгүй байхыг та бүгд хичээгээрэй. A4 гэвэл харин яах вэ? A4 гэвэл за арай дээрдэж байна те. За яагаад гэвэл
За эндэж энэ 7 хүүгийн 14 нүүдэл байгаа. Тэгээд нэмэх нь 1 15 болно тийм ээ. За энэ тэрэгчин 2 сонголттой болцсон 16 17. За тэгээд 2 мордын тус 2 сонголтууд. Тийм ээ. 17 дээр нэмэх нь 1 2 3 4 21 болчихлоо. За арай дээрдэж чинь тийм ээ. A4 гэж нүүснээр өөртөө ядаж 21 боломж өгч байна. Гэхдээ л бас түрүүний E4 гэсэн нүүдлийн бидэнд олгож байгаа 30 нүүдлээс хамаагүй бага байгаа шүү дээ тий. За тэгэхээр энэ E4 гэдэг нүүдэл бас гоё нүүдэл байгаа байхгүй юу? За нэгдүгээрт ийм байна. Алтан дүрм 1. Алтан дүрм 2. Хоёрдугаар алтан дүрм юу гэхээр за E4 гээд ерөнхийдөө бол зам нээж штэ зарим зам өөрсдийн дүрсээ өөр одоо энэ илүү хүчтэй дүрсээ боднуудаа гаргахыг зорих хэрэгтэй. За голцоо ерөнхийдөө цагаан талаас E4 гэж нүүсний дараа эдгээр 2 дүрсээр нь гаргах нь одоо гаргана гэдгийг би арын шугамаасаа энэ хөлгийн төв рүү гаргахыг хэлээд байна шүү дээ, тийм. Ингэж гаргах нь илүү маш их түгээмэл байдаг. За морио F3 гээд за мэдээж эн чинь ээлжил нүүдэг тоглоом юм чинь хар ямар нэг нүүдэл хэмээнтэй жишээлбэл E5. За цагаан тал одоо аль болох энэ өөрсдийн боднуудаа хөлгийн төв рүү гаргахыг хичээх хэрэгтэй. За төв биш юмаа гэхэд ядаж энэ арын шугамнасаа гаргаад тоглолтод оролцуулах. F3 маш түгээмэл хэрэглэгдэнэ. За тэгээд мэдээж ээлжил тоглолтын юм чинь хар ямар нүүдэл хэдийн байгаа те жишээлбэл C6. За тэгээд нөгөө бодоо гаргалаа. F1 дээрх тэмээгээ. За ингээд 2 бод гарчлаа шүү дээ те. 2 бод одоо тоглоомд оролцоод идэвхтэй байрал эзэлж байна. Жишээлбэл энэ тэмээ гарснараа айлын төрөний энэ 2 буудлыг захирч байна. Мөн энэ 2 нэмэгдсэн. Морио гаргаснаар айлын энэ G5 дээрх буудлыг бас удирдах байна тийм ээ. За тэгээд E дээрх хүүчин энэ буудлуудыг. За харж байна уу? Бодуудаа ингэж гаргаад идэвхтэй болгосноор өөрийн эрхшээлд оруулж байгаа буудлын тоо ихсэж байгааз тийм улам илүү идэвхтэй болж байгаа. За тэгээд мэдээж хар ямар нэгэн хариу нүүдэл хийн. За ямар ч юм байдیں۔ Тийм. За тэгсний дараа цагаан тал ерөнхийдөө бол энэ B1 тэгээд C1 дээрх энэ тус морь тэмээнруудаа ажиллагаанд оруулах. Төрөний байдлаар эдгээр шиг адилхан гаргаад тоглолтод оролцуулахыг зорих хэрэгтэй. За энэ бол ойлгомжтойсэн мэт тий. За энэ бол алтан дүрм 2. Ерөнхийдөө бол хүүгээ урагшаа түлхээд тэгээд гаргасны дараа боднуудаа аль болох тоглолтод оролцуулах. Аль болох өөрийн арын шугамнаас гаргах шүү. За энэ бол алтан дүрм 2. За алтан дүрм 3. За би энэ хар талын нүдлүүд дээр би анхаарахгүй цагаан талын нүдлүүдээр анхааръя. За мэдээж хар тал нүүж байгаа гэж төсөөлөд хэдүүлээ цагаан талын нүдлүүд дээр анхааръя. За 3 дахь алтан дүрм юу вэ гэхээр өөрийн ноёныг аль болох аюулгүй байршилд аваачих. Өөрөөр хэлбэл өөрийн ноёнг хамгаалтанд авах. За хэрхэн яаж хамгаалтанд авах вэ гэхээр сэлгэх арга байна. За ойлгосон биз дээ тий. За нэгдүгээр алтан дүрм бол өөрсдийн хүүг аль болох төв рүү нүүлгэж төвийг эзлэх. Хоёрдугаар алтан дүрм өөрсдийн энэ бодуудыг гаргаж ирж тоглолтод оролцуулах, идэвхтэй болгох. 3 дахь алтан дүрм болохоор өөрийн ноёнг аюулгүй байдалд аваачих, аюулгүй болгох, хамгаалтанд авах. За энэ 3 алтан дүрмийн аль нэгийг хайхрахгүй үлдээчвэл тоглогч та, сурагч та дараа нь асуудалд орох аюултай шүү. За тэгэхээр аль болох энэ 3 үндсэн дүрмийг юу гэсэн биелүүлэхийг тавд хичээж байгаарай. Олон төрлийн гараанууд байдаг. За сайн гараанууд дээр энэ 3 алтан дүрм бүгдээрээ хэрэгжсэн байдаг.
өөрсдийн хүүг төв рүү түлхэн, эзлэн, төвийг эзлэн тийм ээ. За тэгээд өөрсдийн бодоос гаргаад идэвхжүүлээд тоглолтод оролцуулна. Тэгээд гурав дахьт нь ноёноо хамгаалтанд авах. Энэ гурван алтан дүрмийг ямар ч хамаагүй олигтой ерөнхийдөө бол гараа хэрэгжүүлсэн байдаг. Тоглож эхлэхээс өмнө гэж одоо айлын тал руу одоо дайрч эхлэхээс өмнө, довтлохоос өмнө аль болох өөрсдийн бүх бод дүрсийг идэвхтэй болгохыг хичээх хэрэгтэй. Аль болох бүгдийг нь оролцуулах хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ нэг морь нэг тэмээ оролцсон байна шүү дээ, тий. За нөгөө хоёр нь болохоор оролцоогүй гарааны барил дээр байвал өөрийн одоо хүч чадлын талыг ашиглаж байна гэсэн үг шүү, тий. Жишээлбэл одоо хөл бөмбөгт тий тал тоглогч нь сууж идэггүй үстэй, тий. Суугаа тоглож идэггүй. Жишээлбэл дайнд тий цэргүүд одоо тэр юу гэдэг нь тэр цэргүүд байршилдаг тэр казарм энэ тий тэрэндээ байнга байгаад үж идэггүй шүү дээ, дайны үед дандаа оролцож идэг. Бүх дүрсүүд оролцох ёстой. За цагаан талаас энэ гарааны нүүдлүүдийг ч гэсэн гүйцээч. За мэдээж нөгөө талаас хар бас нүүж байгаа гэдгийг санах хэрэгтэй. За энэ хоёр бодоо гаргацсан. Дараагийн сайн нүүдэл бол ерөнхийдөө нэлээд хүчтэй нүүдэл бол D4. За бас нэг хүүгээ оролцуулж ш тэ. За ингэснээр D5, F5 удирдахжсэн. Одоо E5, C5. За тэрнээс гадна энэ тэмээ эдгээрийг захирж байгаа тий. За нэлээд одоо төвийг ерөөхдөө иршээд авцсан байж та тийм ээ. За мэдээж нөгөө талаас бас хар нүүж байгаа гэдгээ санаараа. За дараагийн нүүдэл бол B дээрх морио C3-гээд оролцуулах, тоглолтод оролцуулж ирэх. За тэрний дараа хар нүүсний дараа тэмээгээ F4. За энэ бол нэлээд одоо гой байршил гэж ярьдیں۔ Хүмүүс нэлээд идэвхтэй бүх өөрийн бодоо идэвхжүүлсэн, хөгжүүлсэн тийм ээ. За тэгээд хүүнүүдээ төв рүү аваачсан. За одоо нэг юм үлдсэн байна. Юу үлдсэн байна? Ноёноо сэлгэх. Ноёноо сэлгэн те. Яа сэлгдэг та бүгд санаж байгаа бах. Ноёноо эхэлж нүүн штэ тийм ээ. Ноёноо эхэлж хоёр буудал тэмээ рүүгээ ууштараа тэрэг рүүгээ нүүн. Тэгснээр сэлгээ хийгдэж эхэлнэ. За энэ бол аюу гой байралтай болчлоо. Бүх бодуудаа одоо хөгжүүлсэн, идэвхжүүлсэн тийм ээ. За тэгээд төвийн хүүнраа урагшаа түлхсэн. Тэгээд сүүлд нь ноёноо аюулгүй байдалд оролцсон. Аюулгүй байршилд орвол хамгаалтанд авцсан. За мэдээж хар тал мэдээж ийм гой байралд амархан оруулахгүй мэдээж ойлгомжтой баг. Мэдээж хар тал яаж тоглохоос шалтгаална шүү дээ тийм бүх юм. Мэдээж одоо ийм гоё байралд за ор тий энэ тэгж нүүнүүгээд чөлөөтэй нүүлгэлцэхгүй хар талаа бас харж иж бас нүүн. За хэдүүлээ ерөөхдөө бол нэг жишээ гараа үзье. За өргөө иж гэсэн гарааны байралд оруулчихъя. За цагаан мэдээж нүүн E4 яг зорилготой гэдгийг одоо ойлгож байгаа шүү тий төвийг эзлэх. За хар нүүн ерөөхдөө бол за чи энэ ерөөхдөө цагаан хүүд өөдөөс нь хэлж штэ. За бэж чи одоо энд зогс гэд. За тэгсний хажуугаараас өөрөө бас хар талаас штэ одоо мэдээж хоёр талаас тоглож байгаа юм чинь. Хар талаас D4, F4 гэдэг энэ хоёр буудлыг бас захирж байгаа. За мэдээж дандаа цагаан талаа хэдүүлээ бас үзээд байхгүй хар талаас ч гэсэн үзэх хэрэгтэй. Тэг мэдээж одоо хаяа цагаан тоглоно, хаяа цагаан хар талаас тоглоно. За яг хөө энэ жишээн дээр цагаан талаас юуж гэсэн тоглоод үзье. За энэний дараа цагаан нүүн. За морио идэвхжүүлээ, тоглолтод оруулаад ингэснээр хоёр зорилготой. Нэгдүгээрт морио идэвхжүүлж байна. Хөгжүүлж байна тийм ээ. Тэрнээс гадна энэ E5 дээрх айлын хүүг зүгээр идчихийгээд ерөөхдөө бол дайрч штэ довтолж байна, атаклж байна. За нэгдүгээрт за дараа харын нилээн сайн хийдэг нүүдэл C6, морь C6. За энэ бол хамгийн их одоо ашигладаг гараудын нэг нь, хамгийн түгээмэл тоглогддог гараудын нэг нь. За тэгсний дараа за C6 ягаад C6 гэж нүүсэн бэ?
энэ хүүгээ хамгаалах зорилгоор тийм байгаа шүү дээ, тий. За дараа нь цагаан талаас тийм ээ C4. За C4 яах гэж нүүж байгаа гэхээр за нэгдүгээрт хөгжүүлж байгаа тийм ээ өөрийн бодыг дүрсийг хөгжүүлж байгаа. Тэрнээс гадна энэ F7 дээрх буудал руу онилж байгаа байхгүй юу? Энэ F7 дээрх буудал ерөөхдөө бол аль аль талд нь хамгийн сул буудлууд байдаг. Ягаад гэвэл ганцхан ноён хамгаалсан байдаг учраас. Ганцхан ноён энэ буудлыг хамгаалсан байгааз тийм учраас эдгээр буудлууд сул тооцогддог. За яг одоо энэ байрлалыг Итали гараа гэдэг, эсвэл Итали тоглоом, англиар Italian game, Итали тоглоом гэдэг. За энэний дараа Итали одоо энэ тоглоомны айгүй олон хөлбөрүүд байдаг. Жишээлбэл хар тал F дээрх тэмээгээ C5 гэж нөх. За мөн адил нь F3 дээрх, F2 дээрх энэ буудал руу онилж байгаа. За энэ хөлбөрийг Gioco piano гэдэг. Gioco piano нь Итали гарааны одоо нэг салбар юм байгаа. Нэг хувилбар. За тэр нэршил мэршилж яах вэ те? Зүгээр юм тийм гараанууд тийм өөрсдийн онцлог хөөрхөн тийм нэртэй байдаг та бүгд мэдээд авчих нь зүгээр ах. Угаасаа цаашдаа ч гэсэн одоо энэ гарааны нэршил мэршил гээд маш агуу олон удаа тохиолдно. Байнга тохиолдно. Тийм учраас мэдээд авахуд илүүтэхгүй. За Gioco piano болцсон те. За энэний дараа цагаан нүүн. За нэг хүүгээ урагшаа түлхсэн, хоёр бодоо хөгжүүлсэн, идэвхжүүлсэн те. За одоо сэлгэхэд маш зөв мөч биш те. Сэлгэхэд юу болохгүй гэж сэлгэлээ. За одоо хар талаас бас хамгийн их хийдэг нүүдэл бол F6, морь F6. За энэ хүүг идэхээр гараад ирсэн байна те. Тэгээ хоёрдугаарт өөрийн дүрсийг бас идэвхжүүлж байгаа. Тэрнээс гадна өөрийн ноёноо сэлгэхэд бас ингээд бэлтэж байгаа шүү те. Нэг нүүдлэр айгүй олон юм хийж байгаа шүү те. Та бүгд бас тэрийг санаараа. Нэг нүүдлэр бас ганц нэг юм үйлдэл хийгээд байхгүй. Аль болох олон одоо шалтгаантай, олон учиртай, олон үйлдэлтэй тим нүүдлүүд хамгийн гоё байдаг шүү. За энэ E4 дээрх хүүг идэв шүү гэдээ гараад ирсэн байна те. За мэдээж цагаан тал мэдээж ойлгомжтой хамгаална. За морио C3 гэж гаргаж ирээд хамгаалж болно. Эсвэл D3 гэж хамгаалж болно. За хэдүүл энэ D3-ыг үзье. D3 гэд хүүгээ одоо хамгаалчих чинь. За хар тал одоо сэлгэж болно. За ингэснээр цагаан тал, хар тал маш амжилттайгаар маш түргэн бидний үдсэн алтан 3 алтан дүрмийг хэрэгжүүллээ шүү дээ, тий. За одоо аль талд нь үлдсэн ажил гэвэл одоо энэ бусад дүрсүүд аль болох идэвхжүүлэх, тоглолтод оролцуулах. Аль болох тоглолтод оролцуулах, тий. Хар талаас ч гэсэн. За та бүд бас өөр нэг манзаарсан уу? Ингэж сэлгэснээр энэ өөрсдийн тэргүүдээ бас төв рүү ойртуулад тэгээд ерөнхийдөө бол голоос тэгээд төв рүү тоглолтод оролцуулах одоо замын нээж гэж байгаа ш тийм ээ. За тэгэхээр энэ бас сэлгэх бас зүгээр ноёноо аюулгүй байдалд оруулахаас гадна бас тэргээ ингээд ажиллаханд оруулж байгаа. Тоглолтод оролцуулж байгаа. Анхлан сурж байгаа хүмүүс мөн хүүхдүүд бүх дүрсээрээ тоглохгүй байгаад байдаг. Тим нэг хандлагатай байгаад байдаг. Тим нэг хандлага харагдаад байдаг. Жишээлбэл одоо цөөхөн эдэн дүрсээрээ тоглох те энэ дүрсүүд ингээ хайчдаг гарааны байрал дээр. Тэгээл цөөхөн энэ идэвхтэй болгосон дүрсүүдээр ингээл тоглоод байх жишээ нэ. За тэгээд зөвхөн одоо энэ дүрсүүд ингээд идүүлсний дараа өөр дүрс хандаж эхэлдэг. Өөр дүрсийг оролдож эхэлдэг. За энэ бол мэдээж муу. Аль болох олон дүрсүүдээ идэвхтэй болгох хэрэгтэй байгаа байхгүй. Аль болох олон өөрсдийн дүрсүүдээ тоглолтод оруулаад идэвхтэй байралд оруулах нь зүйтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт өөрсдийн дүрс төвийн аль болох олон буудлуудыг захирч удирдах байх хэрэгтэй. За болж игэл ялангуяа энэ төвийн буудлуудыг
За тэгээд энэ төвийн байршилтай энэ бас эргэн тойрон дах буудлууд бас байвал бүр зүгээр. Нэгдүгээрт. Хоёрдугаарт айлын талын одоо айлын хагас дээр байгаа энэ буудлуудыг аль болох бас удирдахыг бас хичээх хэрэгтэй. Айлын тал цагаан талаас бол одоо миний энэ тодруулж байгаа энэ буудлууд ч тийм аль болох айлын талд байгаа айлын хагаст байгаа буудлуудыг довтолж дайрж явах хэрэгтэй. Хоёрдугаарт. За гуравдугаарт өөрийн дүрс тийм ээ бие биенийгээ хамгаалж явах хэрэгтэй. Зүгээр сул идүүлчихээр байдалтай биш. Ядаж нэг хамгаалттай байх хэмжээний. За дараа нь болохоор бодуудаа хөллүүлэх хэрэгтэй. За бод хөллөлнө гэдгийг өмнөх хичээл дээр үтсэнтэй өмнөх төвшөнд өөрөөр хэлбэл өөрсдийн бодыг ашиглаж хүчийг одоо хамттгаад нийлүүлж айлын одоо нэг дүрс хангалттай хамгаалтгүй дүрс рүү дайрахыг хэлж байгаа. Тэгснээр тэр нэг хүү эсвэл нэг бодын илүүтэй болдог ч юм уу тэрийг хэлж байгаа тийм ээ. За тэр бол дараа нь. За тэгээд эцэст нь өөрсдийн дүрсүүд бие биендээ шавар хаахгүй байх хэрэгтэй. Замд нь тээг болоод саад болоод байхгүй байх хэрэгтэй шүү. За ялангуяа одоо энэ гаран дээр одоо энэ D3 гээд хүү өөрийнхөө тэмээний энэ хөдөлгөөнийг бас хязгаарчлаа шүү дээ, тэ. Нүүхээс өмнө энэ тэмээ ингэж нүүх боломжтой байсан. За D3 гэж нүүсний дараа энэ тэмээний боломжууд нүүх гарцууд багасчлаа шүү дээ, тэ. За энэ ийшээ нүүх боломжгүй болсон. Тэгэхээр одоо арай өөр юм бодох хэрэгтэй болох юм байна. За ийм байдлаар за яг энэ гараа угаасаа хамгийн алдартай гараудын нэг ч гэсэн энэ бол нэг айгаад сандраад байх юм байхгүй. Энэ бол байнга тохиолддог. За миний хэлж байгаа юм гэдэгт ойлгосон биз дээ, тэ. Аль болох таны өөрсдийн дүрсүүд чинь бие биенийхээ замд тээг болоод байхгүй, замд ороод тээг болоод байхгүй, саад болоод байхгүй хэрэгтэй. За 3 алтан дүрм тийм байна. За одоо нэг анхааруулах нэг зүйл байна. Юу вэ гэхээр бирс тэргүүд хамаагүй илүү үнэлгээтэй дүрсүүчтэй тийм ээ. Илүү үнэлгээтэй, за илүү хүчтэй бөгөөд тэгээ илүү үнэлгээтэй учраас бас эмзэг байгаад байдаг, хэврэг эсвэл өртөмтгий байдаг. Ямарваа нэгэн айлын морь юм эсвэл тэмээ арай бага үнэлгээтэй дүрс хурж ирээд танаа бирс эсвэл тэрглөө одоо дайраад байвал мэдээж зүхтаалах хэрэгтэй, байлгаад үж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгвэл идүүлчин. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо тэр довтлохооноос холдох хэрэг гардаг. За энэ бүхнийг харуулах үүднээс та бүгд нэг гараа ерөөхдөө бол арай өөр гараа та бүгд тоглож үзүүлье. За шинжлээд. За E4, хар тал E5, за бирс H5. За шууд бирсээ гаргаад нүүчлээ шүү, тэ. За энэ нүүдлийг бол хүүхэд залуучууд нэлээд их нүүдэл байгаа. За энэ бирсээр ингэж нүүснээр юу хийх гээд нэг гэхээр энэ E5 дээрх хүүг идэх гээд авахгүй сул идэх гээд байгаа. За тэрнээс гадна энэ F7, H7 дээрх хүү рүү дайрсан байж тээ. За энэ хоёр хүү бол хангалттай хамгаалттай байгаа учраас энэ бол ач холбогдлого байна. За тэгээд одоо яагаад энэ бирсээр H5 руу нүүх нь ирэхэд бол тиймч ашигтай нүүдэл биш вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За H5 гэж нүцсэн байгаа. За хар талаас морь C6 энэ хүүгээ хамгаалахад орж иж шүү дээ, тийм ээ. За энэ бол маш дажгүй нүүдэл байгаа. Өөрийн хүүг хамгаалахаас гадна энэ өөрийн дүрсийг идэвхжүүлчлээ шүү. Идэвхжүүлээд хөгжүүлчлээ. За хар талаас хөвчлэн бас хаяа бас нэлээд гаргадаг алдаа бол энэ G6 гэж хүүгээ түлэх. Өөрөөр хэлбэл энэ бирсийг ерөөхдөө бол хөөж байгаа байхгүй юу? Бирстэй одоо тулаад эндээс яваа гэж хөөж байгаа. За энэ алдаа болно. Ягаад гэвэл одоо бирс E5 дээрх хүүг идчихнэ. За идэхдээ шалж байна. Шалхаас гадна давхар довтлогоо хийсэн байна. Тийм багаз. За мэдээж шалаанаас гаргахын тулд ямар нэгэн нүүдэл хийн. Жишээлбэл бирсээ
ингэж оруулдаг ч юм уу тийм ээ. Хааж штэ тийм ээ. За цагаан тал энэ бэрсийг эдснэр бол нэг ашиг байхгүй, харин тэр буланд байгаа тэргийг сул идэж болж штэ. Гоё шүү те. За тэгэхээр хар талаас энэ G6 гэж нөхөх нь бол алдаа байна шүү. За тийм ээ. Эсвэл хар тал тэмээгээр халахж болно, адилхан. Энэ тэрэг алдагдана. Үнэн гэсэн үг. За яг бас арай өөр нэг хөлбөр рүү та үзүүлье. За бэрсээ тавилаа. Цагаан тал тэргийг идлээ. За тэгвэл хар тал шалж болно те. Гэхдээ энд хамгаалах зөндөө арга байна. Тэмээгээ E2 эсвэл морио E2 гээд хаачиж байгаа. За энэ дээр гэхдээ тэмээгээ E2 гэвэл бас болохгүй байна. Тийм ээ, яагаад гэвэл энэ хүүгээс сул орхиж байна. Ингээд нүчих юм бол тэрэг бэрс хурж ирээд G2 дээрх хүүг идээд тэгээ дараа нь энэ тэрэг үнэ. За тэгэхээр энэ боломжгүй байх нь. Энэ тэмээгээр халах нь нэг холигтой нүдэл биш вэ те. За харин мориороо нүүж болж байна. За тэгснээр ерөөхдөө бол хамгаалчлаач те. Цагаан тал нэг хар тэргийг сул идчихлээ. За яг хуу тэгээд оронд нь яг хуу нэг хүүгээ алдчих байна. Тэгээд энэ бас нэг хүү алдах магадaltaй байна те. Юу хэн байх вэ? Хоёр хүүгээ өглөө оронд нь нэг тэрэг идчихлээ. Хамаагүй ашигтай 8 байна шүү дээ те. Хамаагүй ашигтай солилцоо. За тэгэхээр хар талаас ингэж нөхөх нь болохгүй байна. За эргүүлээд төрөний гарааг дахиад үзээтгэе. За инглээ бэрс. За ингэж нүүж болохгүй гэж ойлголоо шүү дээ тийм ээ. Харин C6 морь C6 гэх нь хамаагүй илүү хүчтэй нүдэл. За цагаан талаас бас нэлээд их олон удаа бас нүдэг дараагийн нүдэл бол тэмээ C4. За C4 рүү яах гэж гаргаж ирж байгаа гэхээр тэмээгээ F7 руу чиглүүлж байгаа. F7 дээрх буудал руу. За бэрсчин ализины F7 руу чиглэлсэн байгаа шүү дээ, тий. За энэ дээр юу болох гэж байна? Та бүд анзаарж байна уу? Энэ дээр цагаан тал мад өртсөн байгаа шүү дээ. Дараагийн нүдлэрээ мад тавих гэж байна хар тал дээр. Бэрсээрээ. Бэрс ирлээ мад. Хар яах ч боломжгүй. Ноён өөр тийшээ нүүх боломжгүй, бэрсийг идэх боломжгүй, ягаад гэвэл өөрийн хамгаалтанд байгаа учраас. За тэгээд ямар нэг өөр нэг дүрсээр бэрсийг идэх боломжгүй. Хамгаалтгүй болоод ингээд мад болох нэ. Тэгэхээр цагаан тал ингээд мад өртсөн байна. Дараагийн нүдлэрээ мадлахад бэлэн болцсон байна гэсэн үг шүү дээ. За хар тал энийг бас төдийлөн бас сайн анзаардаггүй. Ямар нэгэн байдлаар энэ G дээрх мориороо энэ бэрсийг хөөх зорилготойгоор бас энэ F6 гэдэг бас нүдлүүд айгүй их хийдэг. За энэ дээр ямар ч үр дүн байхгүй. Ягаад гэвэл адилхан цагаан хурж ирээд маталчихна. Мад. Энэ морь F6 руу гарч ирснээр ямар ч нэмэргүй байгааз тийм ээ. За тэгэхээр энэ бас алдаа болох нь шүү. За энэ төрлийн мадыг бид pioneering мад гэж нэрлэдэг. Эсвэл англиар scholars mate pioneering мад. Ерөнхийдөө бол өөрийн энэ тэмээ F дээрээс нь тэмээ болон бэрсээрээ ингэж ийм байрлалаас хамжиж энэ F7 дээр мадлахыг pioneering мад гэж нэрлэдэг ба хочилдог. За тиймээс энэний эсрэг яаж хамгаалах вэ? G6 одоо G6 гэж түлхэж болж ш тэ бэрс рүү давталж байна. За энэ бэрс одоо E5 дээрх хүүг идэх боломжгүй болчихсон шүү дээ, тэ. Идэж болно л доо, гэхдээ бэрсээ алдна. Яг бол хамгаалтанд байгаа учраас. За тийм учраас бэрсээ одоо цухтаалах хэрэгтэй болно. Ямар нэгэн өөр дүрс одоо идэвхтэй болох боломжгүй шүү дээ, тэ. Тэх стигвэс энэ бэрс идүүлнэ. Тийм учраас бэрсээ одоо хөдлөх өөр тийшээ цухтаалгаад ерөнхийдөө бол цаг алдаж байгаа байхгүй юу? Темп алдна гэдэг нэг. За бэрс H5-аас F3 гэх тохиолдол аягүй их байдаг. За одоо харин хар талд темп ерөөхдөө бол боломж гарч ирлээ шүү дээ, тийм. За харт бол F6 одоо бол морио F6 гэж гарч ирж болж байгаа. За энэ бол маш сайн бас хөгжүүлэх одоо энэ идэвхжүүлэх өөрийн бодыг
идэвхжүүлэх нүүдийн нэг нь. Тэрнээс гадна энэ бас давхар зорилготой. Яагаад гэж? За ингэж зугцсан ч гэсэн F7 руу харсан хэвээрээ байгаас бирс. Тэгэхээр түрүүнийхтэй адилхан пианерын мад өртсөн байгаас тийм ээ. За тэгэхээр энэ дээр хар тал арга хэмжээ авах хэрэгтэй байна. Морио F6 гэснээр аюу гой арга хэмжээ авчиж байгаа. За одоо бирс нэвтэрч чадахгүй болно. Энэ морийг идлээ гэхэд айлын бирст идүүлчихнэ. За ингээд хар тал пианерын мадын эсрэг ингээ хамгаалж чадчихж байгааз. За цагаан мэдээж бууж өгөхгүй энэ морийг зайлуулах хэрэгтэй байна шүү дээ, тий. За тэгээд G4 гэж тоглоно. G4. Тэгээд аваачаад G5 гээд ерөнхийдөө бол энэ морийг хөөж байгаа байхгүй, хөөх хэрэгтэй болж байгаа. Тэгснээр энэ коридор нээгдээд пианерын мадаа хийх ерөнхийдөө гарах боломжтой болох нь шүү дээ, тийм ээ. За гэхдээ болох нь үгүй юу гэдгийг харъя. За G4 дараа нь C6 дээрх морь D4. За одоо юу болчихв? За одоо бирс рүү дайрсан байж тийм ээ. Бирс рүү дайрснаас гадна энэ C2 дээрх хүрүү нэгэн зэрэг давхар довтлохоо хийсэн байна. За мэдээж энэ бирсээ одоо цухтаалах хэрэгтэй. Эсвэл бирсээ алдна гэдэг чинь баг тэгэл тоглоом хожигдсон гэсэн үг шүү тийм ээ. Бараг л гарцаагүй л хожигдно. За тэгээд бирс мэдээж энэ морийг эсэргээд эргүүлээд идэх боломжгүй те. Бирс чинь ингэж нүүх боломжгүй учраас. За энэ морь бол одоогоор ямар нэгэн довтлохоонд өртөөгүй штэ цагаан талаас. За хоёр тал одоо хоёр дүрсийг одоо нэгэн зэрэг давхар довтолж байна. За цагаан энэ байрал дээр хэд хэдэн боломж байгаа. Буцаад D1 рүүгээ зугтах. D1 рүүгээ зугтаад энэ аюулаас ерөөхдөө бол зугтаалгаад тэгээд дээр нь бас C2 дээрх хүүгээ бас давхар хамгаалчихж байгаа. За гэвч энэ маш сул нүүдэл. Яагаад гэвэл угаасаа эргээд D1 рүүгээ ирэх байсан бол яах гэж гарсан юм бэ те анхандаа. Тэгэхээр энэ бол олигтой нүүдэл сайн биш. За өөр нүүдэл юу вэ гэхээр D3 гэж болно. Бирс D3. За бирсээ аюулаас гаргачлаа. Тэрнээс гадна C2 дээрх хүүгээ давхар хамгаалчлаа. За гэхдээ болоогүй. Хар талаас D7, D5. D5 гэснээрээ энэ бол маш хүчтэй нүүдэл. Нэгдүгээрт өөрийн хүүг төв рүү оруулж ирж штэ хар тал төв рүү оруулж ирж байна. Тэрнээс гадна энэ C дээрх тэмээнийхээ гарцыг нээж өгч байна. За ерөнхийдөө бол ингэж нүүснээрээ энэ тэмээгээ одоо энэ хүү рүү одоо автоматар одоо довтлуулчлаа шүү дээ. За энэ бол Nave гэдэг юм. Эсвэл discovered attack. За энэ төрлийн одоо довтлохоог дараа дараагийн хичээлээр мэдээж үзнэ. Тэгээд сүүлд нь энэ тэмээд ерөнхийдөө бол дарамт учруулахаар гарч ирсэн байна. Энэ тэмээг хөөх зорилготойгоор. За хөөгдөхгүй бол бүр идэх юм билүү те. За цагаан талаас мэдээж авах арга хэмжээ гэвэл идэх E5, E4 D5 руу идэх тийм ээ. За тэрний дараа хар яаж болохоор байна. Төрөний хэлсэнчлэн G4 дээрх хүүг идчих болно тийм ээ. За идлээ. За ингэснээр харын байрлал хамаагүй илүү байгаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл за цагаан ямар нэгэн нүүдэл хийн. Тэрний дараа хар тал тэмээгээ F5 гэд нүүчж болж байгаа байхгүй юу? Тэгэд юу хийх гээд нэг гэхээр энэ C2 дээрх буудлыг энэ C2 дээрх хүү рүү онилж байгаа. За яагаад онилж байгаа гэхээр энэ C2 дээрх хүү рүү айлын 2 бод хартсан байгаа сте тий 2 бод довтолж байна. За энэ бэрсээрээ хамгаалцсан байгаа нь бол нэг ач холбогдолтой биш. Ер нь бол чухал биш те тий. За ингэснээр гол нь хар тал юу хийх гээд нэг гэхээр мориороо давхар довтлохоо хийх гээд байгаа. Атсан шалаа хийх гээд байгаа. Нэгдүгээр шалаад нөгөө талаас нь энэ тэргийг бас идэх гээд. За мэдээж бэрсээрээ
идэж болно. Гэхдээ бэрсээ алдчихна. Тийм ээ? Бэрсээ одоо нэг мориноос өгнө гэдэг чи одоо байж нэлийн ашиггүй, маш ноцтой ашиггүй солилцоо болох нь шүү дээ, тийм ээ? За тэгэхээр цагаан тал одоо энэ бэрсээр морийг идэхгүй одоо ноёнгоол хөдлөх хэрэгтэй болно. Тэрний дараа энэ тэрэг алдагдана. Сул алдагдана. Сул идүүлнэ, тийм ээ? За тэгээд ерөнхийдөө бол та ойлгож байгаах хар тал нэлээд давуу талтай болчлоо. Тэгээд түрүүн цагаан тал ингээ бэрсээрээ H5 гэж гаран дээр гарснараа ерөнхийдөө бол нэг ашигтай байсангүй шүү дээ. Харин ч бүр эсрэгээр бүр дордоод явчлаа. За энэ гараа болгон одоо нүүдлийн тоон ихсэх тусам хувилбар нь одоо маш олон болно шүү дээ, тий. За түрүүний байрлалтай холбоотой бас нэг өөр нэг хувилбар гэс харъя. За би гэс эдгээр нүүдлүүдээ хийчээ. За энэний эсрэг яаж хамгаалжлаа? G6. За бэрс аргашаа нүсэн энд матлах гад тийм ээ. За морь гарч ирлээ. Тэр морийг зайлуулах зорилгоор G4-гээ түлхсэн гэвч хар тал D4-гээд бэрсэж хийдэж шүү. Эсвэл C2 дээрх хүүгэж хийдэж шүүгээ те. За энэ хөлбраар явахгүй бас ингэх бас боломж байгаа. G4 гэж түлхэхгүйгээр бэрсээ шууд B3-лаа авчрах. B3-лаа авчирснаар одоо энэ F7 дахь энэ буудлын руу бас харж байгаа байхгүй хэвээрээ. За тэгээд ерөнхийдөө бол энэ хүүг сул идэх зорилготойгоор энэ нүдлийг хийж байгаа. Тэрнээс гадна шалах зорилготойгоор. За ингэж явбал ямар амжилтанд хүрэхийг ерөнхийдөө харцгаая. За энэ F7 дээрх хүүг идэв шүү гэд хүрээд ирлээ те. За хар тал бэрсээ E7 гээд маш эвтэхнэр маш амарханаар хамгаалчихж байна. Энэ бол маш амархан одоо хэлбэрхаан хамгаалчихж байгаа нэг арга. За эсвэл нэлээд сайн нарийн харуул нэг тэмээний илүүтэй бас дуусах боломжтой хар тал. Нэг тэмээний илүүтэйгээр дуусах боломжтой. Яаж гэдгийг нь харъя л да. За бэрсээ E7 гэж авчрахын оронд морио D4. За уучлаарай. Нэг C6 дээр байгаа морь D4 одоо бэрсээ чи хийдэв шүү гэд хүрдэрлээ шүү дээ, тийм ээ. За тэгээ өөрийн хүүгээр хамгаалуулсан. За тэгвэл чин цагаан надад ч хамаагүй. Тэгээ би тэр F7 дээрх хүүг чи иднэ гэд идчихлээ. За идчихлээ шүү дээ, тий. Идэхийнхаа хажуугаар бас шалж байна. За гэвч цагаан тал би нэг сул хүү идчихлээ гэд баярлсан чинь ингэ нүсэж байгаа байхгүй хар. Зүгээр л зүхтаал шалаас гарчиж байгаа. За мэдээ заавал шалаас гарах ёстой шүү, тийм ээ. Тийм учраас энэ тэмээг идэн. За тэмээг идэх боломжгүй юм чинь одоо ноёнгороо зүхтах. За одоо цагаан тал яах хэрэгтэй вэ? Цагаан тал нь бэрсээ зүхтаалах хэрэгтэй шүү дээ, тий. Ягаад гэвэл энэ түрүүнээс хойш энэ хар морь харсаар байгаа шүү дээ. Би чамаа идлээ шүү гэд хүрээд ирсэн. Тийм учраас бэрсээ ямар нэгэн тийшээ одоо зүхтаалгаж эсвэл өөр нэг тийшээ нүүлгэж аюулаас гаргах хэрэгтэй. За бэрс энэ тэмээгээ хамгаалах ёстой байгаа шүү дээ. Хамгаалсаар байх хэрэгтэй. Тийм учраас энэ ташуу шугамын дагуу харж явах хэрэгтэй, тийм ээ. За мэдээж D5 гэж нүүж болохгүй. Ягаад гэвэл энэ морд идүүлчин. Тэгээд мэдээж E6 руу нүүж болохгүй. Айгүй олон дүрс идүүлэх боломжтой, тийм ээ. За ноён идэж болохгүй. Ягаад гэвэл тэмээний хөлд орчих гээд байгаа учраас. За тийм учраас ганц гарцсан C4 гэж байна. Энэ тэмээгээ хамгаалсаар байх хэрэгтэй байгаа шүү дээ. За гэвч одоо хар талаас B5 гэдэг нэг сонголт байна. B5 гээд энэ тэмээний хамгаалагчийг ерөнхийдөө бол хөөж явуулж байгаа. Яагаад хөөж явуулж байгаа харъя л да, тийм ээ. За энэ хүүг идэж болохгүй. Идэж болно л да. Гэхдээ идэх юм бол морд идүүлчин эргүүлээд. За тийм учраас одоо бэрс маш эвгүй байдал орчлоо. Энэ шугамын дагуу байх боломжгүй болчихсон шүү дээ, тэ одоо. Тийм учраас одоо өөр буудлын руу нүүх хэрэгтэй болно. Тэгснээр энэ тэмээ одоо алдагдана гэсэн үг. За яг хуу ингээд энэ бууд дээрээс тэ. За шаллаа. Гэвч ноён
тэмээ гэдэг. Тэгээ нэг тэмээний илүүтэй болчихлоо ш. Ерөнхийдөө бол нэг хүүгээ өгөөд оронд нь нэг тэмээ ижилээ. Ашигтаа 8 үстэй тий. Ашигтаа солилцоо үстэй харын хувьд. За энэ хичээл дээр 3 алтан дүрм үзлээ. Тэгээ та бүгд гараа болгон дээр энэ чухал энэ 3 дүрмийг ирэхэд бол хэрэгжүүлж байгаараа хэрэгжүүлэх нь маш ямар үр дүнтэй байдгийг та бүгд харлаа шүү дээ тий. За энэ хичээл та бүгд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн сонирхолтой байсан биз дээ тий. Дараагийн хичээл дээр уулзцгаая.